Эд хариуцагчийн бүртгэлд өөрчлөлт оруулах бол үндсэн хөрөнгө эзэсний эд хариуцагчийн карт цонхыг нээнэ. Эд хариуцагчийн карт цонхны эд хариуцагчийн карт хэсэгт бүртгэлд өөрчлөлт оруулах гэж буй огон сар өдрийг сонгоно. Бүртгэлд өөрчлөлт оруулах эд хариуцагчийн нэрийг сонгож өгнө. Эд хариуцагчийн нэрийг сонгосноор эд хариуцагчид бүртгэлтэй байгаа хөрөнгө болон материалын жагсаалт харагдах болно. Тухайн эд хариуцагчид шинээр хөрөнгө болон хангамжийн материал картлах бол картлах товчон дээр дарж хөрөнгө картлах, хангамжийн материал картлахын аль тохирохыг сонгоно. Хөрөнгө картлах товчийг дарснаар тухайн эд хариуцагчид картлах боломжтой хөрөнгийн жагсаалт гарч ирнэ. Тэндээс тухайн эд хариуцагчид картлах гэж буй хөрөнгийн нэрний урд чеклэн сонгосон хөрөнгө картлах товчон дээр дарна. Картлагдсан хөрөнгийн тоо ширхгийг өөрчлөх бол тоо багны харалтай байх тоон дээр курсороор 2 товшин картлах гэж буй тоогоо өөрчлөх боломжтой. Хэрвээ эд хариуцагчид бүртгэлдээ хөрөнгө болон материалыг зарлагдах шаардлага гарвал тухайн хөрөнгийг сонгож байгаад нярвт буцаах товчон дээр дарснаар нярвт буцаан шилжинэ гэсэн үг. Түүний дараа нярваас тухайн хөрөнгө материалыг зарлагдах боломжтой болно. Тухайн эд хариуцагч маань ажлаас гараад оронд нь шинэ эд хариуцагч ажилд орсон бол шилжүүлэх товч ашиглан шинэ орж ирсэн ажилтнанд бүртгэлтэй байгаа бүх хөрөнгийг шилжүүлэх боломжтой. Хэвлэх товч даран эд хариуцагчийн карт хэвлэх боломжтой. Эд хариуцагчид бүртгэлтэй байгаа хөрөнгийн QR кодыг мөн давхар хэвлэх боломжтой. Эд хариуцагчийн журнал хэсэгт нийт эд хариуцагчийн хилтэс тасгаар нь эсвэл аль нэг эд хариуцагчаар эд хариуцагчийн журналыг шүүж харах боломжтой. Эд хариуцагчийн товчоо хэсэгт бодолт товчийг дарснаар эд хариуцагч нарт нийт картлагдсан хөрөнгийн дүн болон нийт картлагдсан хангамжийн материалын дүнг харах боломжтой. Эд хариуцагчийн тооллого хэсэгт эд хариуцагчид бүртгэлтэй хөрөнгө материалын тооллогын бүртгэлийг хөтөлж болно. Үндсэн хөрөнгийн журнал болон бараа материалын журнал дээр эд хариуцагч нарт картлсан болон эд хариуцагч нарт картлагдаагүй үлдэгдэл картлагдсан, картлагдаагүй үлдэгдэл гэсэн 2 баган дээр тодорхой харагдаж байна. Картлагдсан баганд байгаа хөрөнгийн болон материалын дүн дээр курсорыг байршуулан 2 товшвол тухайн материал хөрөнгө хэн гэж эд хариуцагч дээр картлагдсан байгаа нь тодорхой харагдана. Картлагдаагүй үлдэгдэл баганд байгаа дүнгууд нь эд хариуцагч нарт картлагдаагүй зөвхөн нярвт байгаа үлдэгдлийг харуулж байна. Эцсийн үлдэгдэл баганд байгаа дүнгууд нь байгууллагад байгаа картлагдсан, картлагдаагүй нийт хөрөнгө материалын үлдэгдлийг харуулж байгаа.